Монголын залуучуудын холбооноос олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд дэлхийн 70 гаруй орнд зохион байгуулагддаг Join Me on the Bridge хөтөлбөрийг зохион байгууллаа. Энэ удаагийн жагсаал хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог нэрийн дор зохион байгуулагдсан юм а. Join Me on the Bridge олон улсын хөтөлбөрийг Монголын залуучуудын холбоо 4 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн жагсаал нэг дэлхийн нэг хүсэл урайтай явагдсан юм. Энэхүү жагсаалаар нийгэмд тулгамдаад байгаа хүчирхийлэл, авилга, хулгай зэрэг олон төрлийн асуудлыг шүүмжлэхийн оронд шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, эрэг талаас нь олон нийтэд хүрэхийг зорин ажилласан байна. Бид одоо Мартин 8 гээд баяр ёслолын байдалтайгаар их тэмдэглээд байна. Ер нь бид бол эмэгтэйчүүд маань улс орныхоо ирээдүйн цэцэглэлт бүтээн байгуулалтанд ямар оролцоотой байх юм бэ? Ер нь хөгжил гэж ер нь юу юм бэ? Биднээс юу шалтгааллах юм гэдгийг хувь хүн бүр бодоосоо гэдэг үүднээс энэ одоо чагсаалыг хийж байгаа. За эмэгтэй хүн бүр ирээдүйд ээж болно. Тэгэхэд би ирээдүйд хулгай хийдэг хүчирхийлэл үйлдвэрийг тэр иргэдийг би бэлтгэмээргүй байна. Би хэрхэн Монгол ухамсартай эрүүг хүнийг төлөвшүүлэх вэ гэдэг дээр хүн болгон бодоосоо гэдэг үүднээс жагсаалаа хийж байгаамаа. 12 дугаар анги. Тэгээд яг өөрөө эмэгтэй хүн тэгээд нийт олон улсын эмэгтэйчдийн баяраар ингэж жагсаалд орж байгаа маш их баяртай байна. Жагсаалд оролцогчид их тайвны гүүрэн дээр очиж хэсэг зогсон нь хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог гэсэн утгыг илэрхийлсэн явдал байлаа. Өөрсдийн эрхийг хамгаалахаар гадны иргэд болон Монголын тэрэгцэртэй иргэдийн холбооны төлөөлөл мөн оролцсон юм а. Эмэгтэйчүүдийн төлөө тэмцэх нь дэлхийн нийтийн асуудал юм а. Монголд ирээд эмэгтэй хүний төлөө тэмцэж байгаадаа сэтгэгдэл өндөр байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. Тэгээд бид нар бас нийгэм дуу хоолойгоо хүргэх Монголын эмэгтэйчүүд бас ийм үзэл бодолтой байдаг гэсэн ийм зорилгын үүднээс энэ жагсаалд оролцоо явж байгаадаа баяртай байна. Улс орон бүр өөрийн гэсэн түүх, өв уламжлал, ёс заншил гэсэн үндэсний дархлаатай. Тэгвэл жагсаалын онцлогийг харуулсан нэг зүйл нь хөдөлгөөнд оролцогчид үндэсний дээл хувьцаараа гойсон явдал байлаа. 25 жил 92 оноос хойш 25 жил шилжилтийн үе маань ерөнхийдөө өндөрлж ийн гэж бид нар дүгнж байгаа манай залуучдын холбоо. Тэгээд одоо бол бүтээн байгуулалтын үе эхэлсэн. Бүтээн байгуулалтанд манай Монгол эмэгтэйчүүд манлайлах ёстой. Тэр тусмаа одоо залуу эмэгтэйчүүд манлайлж оролцох ёстой гэдэг дээр бид нар одоо үзэл бодол нэгдэж энэхүү жагсаалд нэгдэж байна. Уран бүтээлчний хувьд ер нь жилийн 365 хоногт уран бүтээлээрээ энэ эмэгтэйчүүдийг залуучуудыг дэмжиж явах ёстой гэсэн тийм байр суурьтай байдаг. Тангадын галсан зохиолч Өөлдөвөө ингэж хэлсэн шүү дээ. Жилийн хоног 365 байдаг. Гэтэл Монголын баяр одоо дэндлээ 999 хоног боллоо гэж. Энэ бол ерөөсө бүрэн утгаараа бол ингээ баяр бол хавтгаарчихсан байгаа. Одоо эмэгтэйчүүдийг дэмжих энэ баярыг баяр гэдэг утгаар нь биш. Ямагт бас одоо хүмүүст ингээ сануулж энэ бол ингээд эмэгтэйчүүдийгээ дэмжих хэрэгтэй юм шүү. Дэлхийн нийтээрээ. Гэхдээ баярлна. Гэхдээ баяр аливаа нэг юм хэмжээтэй. Жагсаалын цуваа инх тайвны гүүрнээс Сүхбаатарын талбай хүрснээр хүндрэлсэн юм а. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тайван жагсаалаар амьсгалсан өдөр боллоо.